За бүгдийн амгалан айлтгая. Орчин жидун уншээ буюу илт мэдэл. За ийм шинэ одоо хэсэг байгаа. За мараараа. Бид нар амбу дүн дайнэ жадва омбршива дуглаад юм амгчад үнсэн ядтэй. За дээр одоо 7 зүйлийг үзүүлсэн тийм ээ. 7 хувьцыг бол их анханд одоо үзүүлээд 8 дугаарх уншээ дүг. За илт мэдэл 6 илт мэдлийг одоо үзүүлсэн. Энэ одоо сургаалыг номнохын учир шалтгаан нь юу юм бэ гэвэл энэ бол одоо буйныг одоо түргэн одоо төгсөхийн бат юм аа гэж. Буйныг одоо түргэн хураах ийм одоо шалтгааны үүднээс бол одоо уншээ буюу илт мэдэл гэдгийг бол аа гэж. За диан доёо ванд ужаана гэж. За энэ бол одоо дураараа өөрийн дураар одоо хамаа намаагүй яриад байгаа ч. Энэ бол одоо бурхан багшийн сургаалаас удраас бол одоо уг гаргуулна байгаамаа гэдгийг үзүүлэхэд батд удраас нь шүү дээ. За доолай юм дэла жедвин жанчин юм дэла гэдэг нь за шэрвжин паралд чимби юм эрчин. За үүнд одоо судал суралцж байгаа бодисодоо омбр шивийн паралд чимба равду товдэг. За илт мэдлийг бол илт мэдлийн брамидыг бол одоо машид олоод дүмпрэлжийн намба дума нямсун ямарж доо гэж. Дүмпрэлжийн намба гэдэг нь бол юу хэлж байгаа юм гэхээр за энэ нэг юм хуваарлаад явуул юм уу? Дүмпрэл нэг гээд за дүмпрэлжийн намба дума нямсун ямарж доо. За илт мэдлийн одоо параметрыг бол мачид одоод эрд хувилгааны бол олон одоо байдал зүйлийг бол нямсун ямарж доо гэж. Эрд хувилгааныг одоо үзүүлэх ийм одоо чадвартай болж байгаамаа гэж. Дэний саачмбууд авду яварж доо жигдүү жүрнэ бамбур жүрдөө гэж. Дэний саачмбууди авду яварж доо. За тэгээд яг үгээр нөгөө уншид ховсон одоо жанчулсан ба маань саачмбууди авду яварж доо. За их газар үүнийг бол машид хөдөлгөж үйл. Тэгээд жигдүү жүрнэ бамбур жүр. За нэгээс бол олон болж хувилах тэргүүтэй. За ийм эрдэмтний тухай үг тийм ээ. За химээх тэргүүтэн унши дамбуулаад дом гэж. За химээх тэргүүтэн гээд за өөр энэ судрын хэсгийг нь бол одоо маш бага хэсгийн одоо гол хэсгийг одоо нэг ёсондоо энэ нэгдүгээр уншигийн нэр томьёо гарч байгаа энэ хэсгийг л одоо энэ жидэнд бол за химээх тэргүүтнээр бол нэгдүгээр одоо анхдугаар унши буюу илт мэдлийг бол айлцсан байна гэж. За тэгээд юу гэж байна? Дэ хаяа найвын хам намбар давга. За хаяа тэгээд тэнгэрийн одоо сонор. Энийг 2 гээд. За тэгэхээр энэ зүмпрэл гэдэг нь бол нэгдүгээрх унш. Хаяа найвын унш гэдэг нь бол хоёрдугаархыг хэлж байгаа. Хаяа найвын хам намбар давга миладавис хаадам ми няган тойдэг. За тэнгэр хийгээд хүмүүн хоёулангийнх нь бол дууг бол сонс. Химээх тэргүүтнээр уншийн яваала дам. Хаяа найвын уншээ гэдэг нь бол одоо тэнгэрийн одоо чих маягтай ийм сонор гэх юм уу те хүндэтгэл. За ийм маягтай үг. За энэ бол үүгээр бол хоёрдугаар уншийг бол тодорт өгүүлсэн бол сэмжан паралдан ансаг паралжийн сэмжис яндагвар жидавашинду равдушэсоо гэж. Сэмжис равдушэс. За жанчулсан ба тэр бээр чамдын одоо амтэн
бодгаал тийм ээ чандын одоо бодгаал өөрөөсөө бусад одоо аа өөрөөсөө бусад бодгаалын болвол сэтгэлийг болвол мэддэг. Ямар байгаа яг түнчлэн болвол шид одоо мэддэг болоо гэж. Эмээх тэргүүтэн нэр болвол 3 дугаар одоо жишээг бол үзүүлж байгаа гэж. Жишээ сөгж онши сумбала дам гэж. Онши сумба. Жишээ сөгжөөс онши сумба. Тэ? Онши сумба. Жишээ сөгжөөс тэм янда гурж. Янда гурж. Энэ дээр за энэ бол одоо жишээ сөгжөөс тийм ээ. Жишээ сөгжөөс онши сумба гэдэг нь бол энэ шансам шивэн онши гэж. Энэ сэтгэлийг ийм онш байгаа. За энийг бол үзүүлж байна. За тийм оншидэд симжан паралдан гансаг паралжин сим гэдэг нь бол бусдын сэтгэлийг тийм ээ чандын одоо амтан болоод бодгаал чандын одоо бодгаалын сэтгэлийг бол одоо шид одоо шансам шивэн оншиг. За ингээд 3 дугаарх одоо оншиг бол альцгаа гэж. За онжина жесүт баг. За энэ онежэдэн тийм онежэдэнгийн оншиг. Онжина жесүт юм баг. Урдын орныг бол даган дурдах тийм үү? Одоо үгчилж орчуулвал тийм ээ. За утга нь бол гол нь бидэнд бол утга нь олно шүү дээ. Бүгд одоо төв тэлийг бол их баг хэмжээгээр мэддэг ийм улсууд байгаа. Их үгчлэхэд ч одоо яг хав онж найж жесүт юм баг гэдэг нь урдын орн гэдэг нь бол утга нь бол урд төрлийг урдын төрөл. За түүнийг бол одоо даган дурдах гэдэг нь бол ингэж санах ийм одоо илт мэдл бол яадаг вэ гэхээр жива жигжан жесүт юм. Нэг төрлийг бол сандаг. Одоо байгаагийнхаа яг уртлын төр нэг төрлийг бол даган дурдах санах бодлоо. Мөн яг уу гэхээр 2 ба 3 3-аас бол жа донгийн бардуу гэдэг нь 100,000 хүртэлх хийх ч гэсэн болвол ингэж дурдан санддаг юм гэж. Эмээх тэргүүтнэр унши шивала дам гэж. Унши шива. Нэ 4-р их одоо уншиг бол альцсан байна гэж. Тэ хаимиг энэ хаимиг гэдгийг 5 гэж тавьж байна. Хаимиг амбар дагва. Хаимиг тэнгэрийн одоо нүд мэлмиг гэх шиг тийм ээ. Хай жэн гэж одоо өмнө нөгөө жэн ярахад хай жэн гэж хэлсэн. Одоо энд бол хаимигийн оншиг тийм ээ. За энэ нэрнүүдэд бол дандаа онши гэдэг нь бол хойно ингээд хилээд жарлаад ингээд явах нь шүү дээ тий. Онжин ажэсүтэн ба гэдэг нь онэ жэдэнгийн оншиж гэдэг. Хаимиг гэдэг нь хаимигийн онши. За намбар дагва Милан Давис Симжан чиповадан жевадан хадаг дугаадан мэдүг бадан Симжан дугаадан мэдүг бадан сангвадан юм ба лайжидавашин эндодан андар невр доваанам шэдэ шэсүгжис оншин аваалаадам гэж. За хаимиг намбар дагва гэдэг нь бол за Тэнгэрийн мэлмий гэдэг энэ онш бол яг уу гэхээр яг нь Милан Давис за одоо хүний одоо тэр юмнаас бол одоо итийцсэн тийм ээ итийцсэн илүү учраас Симжан чипова гэж амтэн одоо үхэж игүүтэх мөн төрөх урдын нөгөө 5 мм-ээр бол бас гарч ирсэн шүү дээ тийм ээ. Одоо бодисодванаар өөр амтны одоо тусныг хийхийн тулд тамнар хаана одоо үхэж игүүдэж байгаа хаана одоо төрөл авж байгаа их мэтлэн болвол одоо хардаг ийм одоо хэлмий байсан бол хаимигийн онши бол мөн одоо яах вэ одоо үхэж игүүд төрөх за тэгээд өнгө нь одоо гуа болоод гуа бус байх тийм ээ байлаг байна хараа муутай байна хэмжаан дугаадан мэдүг баг тийм ээ тэр амтэн одоо гуа байна уу гуа бус байна мөн сангваадан ямба гэж сайн байна уу сайн муу аль нь байна
сайн муу аль сайн одоо хүн байна уу, муу хүн болж үг мэтчлэн сайн муу. За лай жид аваа шин гэж. За үйл одоо ямар үйлээр бол одоо аа яах нь вэ? Лай жид аваа шин гэдэг нь бол тэр үйл одоо муу заяанд ч юм уу, сайн заяанд ч юм уу төрсэн байлаа гэхэд тэр чинь нэг үлийн үрийн одоо боловсроод тийм болж байгаа ш намингаар гэсэн. За тэгээ тийм боловсрол намин тэрийг хэлж байгаа. Лай жид аваа шин ямар мэт байгаачлан эндодон андар нёвр доо гэж тий. За сайн заяа буюу тэнгэр хүмүүний оронд төрсөн байна уу? Муу заяа гэдэг нь бол там бэр дадгуулсанд одоо байна уу гэдгийг мэддэг юм а гэж. Хэмээх тэргүүтнэр бол 5 дугаар элт мэдлийг бол альцсан байна гэж альцсан. Тэ ми жава онду жидвийн омбор шивийн ишээ онд үдвдээ нёнтойжийн саам ран санжээжийн сар мэдүүн шин намид зогжундун омбор зогвор санжаавар жавуу нямба мадуг чö гаян момбор мижиддээ шээсүгжис онши дугуала дамба индэ гэж. Онши дугуала дамба индэ онши дугуала дамба индэ таниду онши дугис юл сүги нүтүү дана дон дамбар раншин мэд домба юм бичрээ гэж. За уншид үг ба. За дараагийнх нь бол 3 дугаарх нь тийм ээ. 3 дугаарх нь. Тэ ми живан ондужуудын омбор шивийн ишэн ондууд үтэй гэж. За хүний одоо төрлийг хэлж байгаа. Ми живан ондужид баг. Тийм ээ. Хүмүүний төрлийг бол одоо ондужид баг гэх нь бол аваад тэгээ омбор шивийн ишэн ондууд үтэй гэдэг нь одоо элт мэдлийн одоо бэлэг бэлгүүнийг бол одоо бүтээгээд нянтойжийн саам ран санжэнжийн сар мэдүүн шин гэдэг нь одоо баг хүлэгний Сарвага Брадика Будда тийм ээ нянтойр анжилын аранжил буюу ран санжээгийн одоо газарт үл унах бод ламид зогжундун омбор зогвор цанжаавар жавуу ямба мадуг одоо баг хүлэгний одоо газар баг хүлгэн лөө уналгуугаар гэдэг нь бол бод сэтгэл нь бол доройтолгүй байхыг л одоо гол нь хэлж байгаа шүү дээ. Тэгээд бол бурхны хутгийг ямба мадуг чö гаян момбор мижид химээх тэргүүтнэр за энийг доор гартай тайлбар. Жишээс өгчээс оншөө дүгва гэж. Оншөө дүгва гэдэг нь за энэ бол нэр нь бол гараагүй байна. Энэ бол одоо 3 дугаар оншөө бол сагсаагийн оншөө. За энэ доор ингээ гарчаас тэр үе. За энэ бол ингээ 6 дугаар. Дамба энд хааны дүү оншөөдөгвийн юл сэгвийн нүтүүд байна гэж. За өнгөн дээрээ болвол 6 элт мэдлэр мэдл болвол ямар одоо зүйлийг олгоод юм бэ? Тэрнийх нь хүчин чадлыг үзүүлээд дон дамбар араншин мэд. Хэдий одоо 6 одоо оншийг нэгээс ахуулаад 6 дугаарх нь одоо тэр бэлгүүн одоо энэ дандаа сэтгэлийн эрдэмүүд шүү дээ тийм ээ элт мэдл гэдэг маань. Тэгэхээр энэ 6 элт мэдл маань одоо нэгдүгээрх нь юуг хардгийг, хоёрдугаарх нь юуг мэддэг, гуравдугаарх нь юуг мэддэг гэх мэтлэнгээр ингээд яах нь юуг одоо болгоож байгаа тэр болгоож байгаа орон буюу тэр объектийн хүч чадлыг үзүүлээд гэхдээ бол энэ нь үннээсээ бүтээгүй өөрийн мөн чанараасаа бол бүтээгүй ийм юмаа гэж хэмээн одоо альцсан байна гэж. Дон дамбар араншин яв. Тэгэхээр энэ бол нүтүү дэнэ дон дамбар араншин ява гэдэг нь бол агжаала дондомжийн чадвар 68 дэмба тийм ээ. Дондомжийн чадвар. Дон дамбар ява гэдэг. Умаар анжидгүй ёсонд бол агжаала дондомжийн чадвар 68 дэмба тийм ээ. Дон дамбар араншин мэджээ бол альцсан гэж. Тэрүүний бүсүүг медаа медэм ромер экзам чөмө доо гэдэг нь бол дүрс байхгүй гэсэн үг. Умаар анжидгүй ёсонд юу гэж тайлбар гэхээр зүг дон дамбар гэж ингэж тийм ээ. Умаар анжидгүй ёсонд бол одоо 50-50% шүү дээ тийм ээ. Гадна талаасаа 50%, дотоод сэтгэлээс 50%. Хэдий тийм боловч
гадна тал заавал нэг юм тавих хэрэгтэй болчиход байна. Тэгээд тэрийг байна уугүй юу гэд одоо яг үнэн учир шалтгаанаар шинжилгээр тийм ээ жигд баралжийн даг тэргүүтээ дэмбэрлжийн даг тэргүүтээ. За тэгээд нөгөө Ямежингогийн данцэг, Мушижингогийн данцэг ч гэдэг юм уу? Ийм одоо логик жинхэнэ учир шалтгааны үүднээс ингээд шинжилээд эхлэхээр олдохгүй байна. Тийм учраас он дамбар мэд гэдэг энэ нэмэлт одоо тайлбар хийхээс өөр аргагүй болоод байгаа шүү дээ, тийм ээ. За тийм учраас бол юу гэж байна? Таны дүү уншаад өгөө юлсэгүй нүтүүд байна. За өнгөн дээрээ бол энэ 6 зүйлийг бол юу болгоодог ийм одоо ямар хүч чадалтай юм бэ гэдгийг хэлүүлээд тэгтээ бол дон дамбар араншин мэд шүү гэж бол альцсан. За энэ тухай бол энэ данжөөсөө гэдэг нь данжон ондогжинд юу гэж байна вэ гэхээр ондогжин данжөөсөө дэлбаны данжууд юу гэж одоо энэ дооны утгыг тайлбарласан юм бэ гэхээр ондогжинд бол ондогжингийн заванд оншээжи шэсогдон гэж Жангаданы уншээжи гэдэг ба шүү дээ. Жианга болоод уншээ гэж. Жангаданы уншээжи хэмээх тэргүүтэг хийгээд дэлбэнд бол доо дамбуу чадвала дүмпрэлдэн та яваа лаасуг ба жээдэн доонева чадва. За ингээд нэгдүгээр одоо судрын тэр хэсгийг бол номноход дүмпрэлдэн та яваа лаасуг ба. За хоёрдугаар судрж чадвалал хаяа наавад дэгдэнжин хам тамжид на найвын чүngүүдэн жигшөө хоноо тойваад хэмээх хийгээд. За гуравдугаар сударт бол чадвала шэнжисэм шэвадан гэж насам шэва. За шэнжисэм дочигдэн жаваалаас уваа ёнсуу шэва. Бусдын сэтгэлийг мэдэх гэдэг нь бол бусдын сэтгэл одоо сэтгэл тачаалтай одоо дугаа байна уугүй юу гэх тийм ээ. Тэгэхээр энэ бол дандаа амьтны тусын тул тэр амьт нь яаж туслахын гэхээр бодисодонор бол хамгийн одоо үнэмлэхүй гол туслах нь бол зовлонгоос гарах тэр замыг зааж. Тэгэхээр зовлонгоос гарах замыг зааж өгөхийн тулд бол түүний шалтгааныг нь байхгүй болгох тэр арга замыг зааж. Тэр шалтгаанд нь бол одоо дочиг шидэн дэмүг одоо амьтад бол янз янз байгаа. Зарим нь одоо маш их одоо хүсэл шуналтай байдаг, зарим нь маш ууртай байдаг, зарим нь бол мунхаг ихтэй байдаг. Их мэтлэн. За тэгэхээр тэр бусдын сэтгэлийг мэдэх гэдэг нь бол тухайн амьтантаа туслахын тухайтад тэрийг мэдэх шаардлага. Тийм үднэс шансан дочигдэн жаваа ласууга ён сушева хэмээх тэр хийгээд доошева чадвала за тэр энэ дөрөвдүгээр судар гэдэг нь бол саяны дээр гарсан тэр дөрөвдүгээр оншийг одоо үзүүлсэн гэж татсан тэр судрыг одоо тайлбарлахыг хэлж байгаа шүү дээ доошева. Доошева чадвала онжи najэсүүд юм ба гэж онежэдэнгийн оншиг нэрлдэг онжи najэсүүд юм. За урд төрлөө дурдан сан гээд рандан шинжин чэрүүн ама думажэсүүд юм. За өөрийгөө болоод мөн бусдын одоо төрөл тутмын урдын одоо төрөл тутмыг бол одоо сан дурд санах. Тэгээд энэ ямар учиртай юм гэхээр урд төрлийн мэднэ гэдэг маань бол тухайн амтан урд нь ямар ажил хийж ирсэн, юунд илүү авьяастай юм тийм ээ. За тэгээд одоо их хөлгөний номонд авьяастай юм уу, баг хөлгөний номонд авьяастай юм. Нүгэл хилэнцэд ямар аль тал руугаа очих шөдөн дэмүг аль нь дуртай юм их мэтлэнгээр. За тэгээд эн чинь олон юунтай холбогддог гэхээр сэтгэлийг одоо мэдэх тэр урдын төрлийн мэдэх нь бол тэр нөгөө язгуур гэж тийм риг хөлгөний одоо язгууртай юм уу? Баг хөлгөний язгууртай юм. Тэгэхээр тэрэнд нь тохирсон номыг одоо үзүүлэх юм бол илүү одоо хурдан одоо тэр тус болж. Тэгхгүйгээр бол мэдхгүйгээр одоо баг хөлгөний номонд одоо яастай ийм хүнд бол их хөлгөний ном үзүүлэх нь бол эргээд хор болох тийм ээ. Хамаагүй одоо хоосон чанарыг үзүүлж болохгүй юм байгаа шүү дээ. Өөрөөр бодисодогийн тангараг санвар дотор ч гэсэн бас байгаа шүү дээ. Тийм ээ. Хамаагүй тэгэл хоосон чанарын тухай яриад байх юм бол сонсогч тэр амьтанд бол хор болгоч тохиолдол. Тийм учраас бол урдын төрлийн мэдэн нь бол ямар одоо дадал яас байгаа юм бэ гэдэг. Бичлэнгийн ач холбогдол. Жээд доод үгээ чадвалаа. За 6 дугаар судрыг номноход бол цагваа садва шэвэн омборшава. За энэ сагсагийн уншиг. Цагваа садва шэвэн омборшава. Энэ сагсагийн уншиг. За энэ 6 дугаарх нь. Дөрөв нь бол энэ 6 гэдэг дээр бол оншоо дүү 6 дугаарх оншил гэсэн болохоос цагваа садва гэдэг бол нэр томьёо
татах өдрийн хэсгээр бол гараагүй шүү дээ. Тийм ээ. Одоо энд бол дэлгэв донсолд бол цагаас одоо шивийн омбор шиваа гэх. Юман бадан шижаан дэва бонгорж дوا нам тодмана шиваны ду догорж аваа гэж. За Нисванысын түүтгэр идэвхүүний түүтгэрийг төвчгч нугууд нь бол яг нь тодмана шиваны ду догорж аваа. Гэх нь анханасаа бол тодмана гэдэг нь додмана гэсэн үг шүү дээ. Тогмана анханасаа бол шиваны ду догорж аваа гэж. Анханасаа бол амарлангүй гэдгийг бол онж таньж болоо гэж. Тэгэхээр бол бидний сэтгэл үндсэнд бол анханасаа бол Нисванис идэвхүүний түүтгэр бол байгаагүй маа. Тэгэхээр сэтгэлийн одоо мөн чанар нь бол ариун мөн чанар. Тийм учраас бүгд бол одоо гэр хүний хутгийг олох олцоотой юм. Зүгээр хэлгээд байгаа. Их мэтлэн цаашаа байгаа. Хэлбэл томс. За химэн зарлигласан гэж. За тэгэхээр бол судрын одоо уг гарвлыг үзүүлж байна. Судрыг одоо тайлбарлаж байгаа. Ондогжингийн үг бол оншежи гэмээр төргүүтэй. За ийм үгээр айлцсан бах нь. За дэлгэв донслын одоо айлцсан хэсгүүд нь бол 6 хэсгээр нь тусгасан ингээд. За тэгэхээр бид нар бол дэлгэв донслын энэ хэсгийг бол ингээд унших юм бол их одоо зөвхөн тийм хууц ерөөсөө байхгүй шүү дээ. За ингээд бол одоо уг гарвлын зүйлээд. За одоо бол яг үгээр гав дээр оншоод үгийн тааж адвала дүг ёдтэй гэж. Оншоод үгийн. За 6 илт мэдлийн болоо эцсийн шинжилгэхэд бол 6 хэсгээс бол одоо шинжилнэ гэж. Дэн, овоо, чадвар, жидла, санцам, говоо намсуу яв гэж. Тэгээд энэ одоо парчин жидун шүү дээ. Жидун гэдэг маань ерөнхий утгыг үзүү. Ерөнхий үзүү. Тэгэхээр энэ дотор нь тааж адваа гэдэг байгаа шүү. Дотор нь тааж адваа гэж байж байгаа. Энэ тэгээд яг одоо эцлэн шинжилж байгаа хэлбэр мөн үү биш үү? Уг ном нь бол ерөнхий утга гэж. Тэгээд тусдаа таажид гэдээ бас нэг эцлэн шинжилсэн тусдаа нэг ном байгаа шүү дээ. Тэгээ энэ хоёр зөрөө гарвал тэгээд аль нь жинхэнэ тааж адваа юм? Бас ийм асуудал гарна тийм ээ. Ийм асуудал гардаг. Тэгээд одоо таачдыг бол одоо банчин соном давглам өөрөө зохиосон зохиогоогүй гэдэг дээр ч гэсэн бас яриа байдаг юм байлээ. За 6 хэсгээс үзүүлэн дэн овоо чадвар жидлаа санцам говоо намсуу ёо байж гэж. Дамбуулаян ни ёдтэй лүдэн сэмдэн ни ёо. За тэгэхээр онши гэдэг нь бол одоо энэ лүдэн гэдэг нь бол ямар төрөл тийм ээ ямар төрөл авсан одоо бодгаал онш одоо бүтээж чаддаг юм бэ боломжтой юм бэ гэдэг тухай л ярих. Лүдэн гэдэг бие шүтэн гэсэн үг шүү дээ тийм ээ бие шүт. Бие гэдэг маань бол аль төрөл хүний бие дээр хүний төрлийг авсан хүн одоо шийдвэрлэх боломжтой юм уу боломжгүй юм. Адуус нь байж болохгүй юм уу болохгүй юм. Тэнгэрт байвал одоо болох юм уу? Аль төрөл дээр бол сэмдэн гэдэг нь бол сэтгэлийн байдал. Тийм ээ. Одоо маш их одоо хүсэл шуналтай бол тэрэн дээр энэ оншиг бүтэх юм уу бүтэхгүй юм. Маш их ууртай тийм сэтгэл байх юм бол тэр ууран дээрээ одоо уурын сэтгэл дээр энэ онш төрөх юм уу төрөхгүй юм. Яг ямар сэтгэлийн одоо байдал ямар байж иж ихтгэл нь одоо ямар байж иж онш төрөх юм бэ гэсэн ийм одоо утга агуулгын шийдэл шүү дээ. За лүдэн сэмдэн юу явж. За бид нар энэ лүдэн сэмдэн гэдгийг бол тэр хэмжид үзэхэд бас нэг гарсан шүү дээ. Бод сэтгэл бол ямар төрөлдөр сэтгэл дээр ингэ бай төрөх юм бэ гэж ярьжсэн. Яг л тэрнтэй гар явж байгаа шүү. Сэмдэн юу явж. Дамбуу ёдэ гэж. За лүдэн гэдэг нь бол жоржунгис сардуудуви дэнжэ ванду жана ас жоржунгис сардуудуви дэнжэ ванду жана гэдэг нь за урд нь одоо онш одоо дөвлж байгаагүй бүтээгээгүй тийм ээ шинээр бүтээж байгаа ийм одоо төрөл одоо бодгаалын хувьд болвол тийм ээ ийм бодгаалын хувьд бол одоо над чиг ч юм уу тийм би одоо энэ төрөлдөө урд нь одоо онш монш бүтээгээд тэгээд тэрийг мартсан ч байдаг юм уу тийм юм бол байхгүй шүү дээ. Зүгээр бүр урд төрөл гэвэл өөрөлтөө
нар бол бүгд л онштой болж үзчихсэн баг. Үзчихсэн баг. Урд төрөлтөө одоо энэс урд 10 төрөл ч гэдэг юм уу, 100 төрөл, 1000 төрлийн өмнө гэдэг юм уу, эсвэл хэдэн галмын өмнө ч гэдэг юм бид онштой байлгүй байж үзсэн байх бол одоо баараа. Аа энэ шинээр одоо бүтээж байгаа ийм одоо галын хувьд бол ямар байх юм. Тэгэхээр Дамбуунга Додвид Дэнжин. За эхний 6 одоо илт мэдлүүга тэрний эхний 5 болвол хүсэлт ертөнцийн одоо бие дээр бол одоо бүтэнэ гэж. Додвид Дэнжин энэ Додхамын одоо жиг үг шүү дээ. Додвийн хүсэлт ертөнцийн одоо биетэй тавил нэ гэж хийгээд Дүгва хам сумгаан дэнла дүвжин гэж. 6 дугаарх нь бол 6 дугаарх буюу нөгөө Сагсайгийн онши гэдэг байгаа шүү дээ. Сагсайгийн онши. Энэ бол гурван ертөнцийн гурвуулангийнх нь бол төрөл төр бол нэ гэж. Додхам, Сүгхам, Сүгмэд хам тийм ээ. Хүсэлт ертөнц, дүрст ертөнц, дүрсгүй ертөнцийн одоо төрлийнхэнд бол гурвууланд нь гэж. 6 дахь нь. Эхний 5 бол Додвид Дэнжин гэж. За Жудла Дембийн Гансикийн Ванду Жана Дамбуунга Чирлбийн Жудлаан ядлаа гэж. Жудла Дембийн за Жудла Дембийн Гансикийн Ванду Жана гэж. За энэ одоо зүйлд одоо хуралцж байгаа Жуддан Демба гэж тийм ээ. Амжлаг гэх юм уу? Ийм одоо зүйлтэй одоо заагаад өгөх хүнтэй, заагаад өгөх багштай тийм ээ. За ийм улсуудын хувьд бол эхний 5 бол Чирлбийн одоо сэтгэл үндэсэнд ч гэсэн бол төрнөө гэж. Төрнөө гэж. Эхний 5-ыг. Тэгэхээр энэ бол онш гэдэг маань бол тийм онцгой одоо зүйл биш. Ер нь бол төмөн юм тийм ээ. Төмөн нийтийн одоо охны шашинд нь ч онштой болж болдог. Чирл банер ч гэсэн бас онш дүүлж бол чаддаг бахнэ. Гэхдээ эхний 5 нь бол Чирлбийн жуд бол сэтгэл үндэсэнд бол бас тайлбарлаа гэж. Онши Дүгваны Хавга Хонон Дэнлаа юу. Тэгэхээр 6 дугаарх нь 6 дугаарх онш бол зөвхөн Пагвын ганцтай гэж. Хүн Пагвын ганц. Охны шашинтай байлаа гэд зүрхгүй зөвхөн Пагвын ганц. Пагвын ганц гэдэг нь манд бол тонломоос дээшээ ярьж байгаа юм шүү дээ. Тийм ээ тонлом. Ийм одоо бодгал байна гэж. За Нева Симдийн ёддэ гэж. За төрлийн хувьд бол ийм байна тийм ээ. Төрөл бол Додхом бол эхний 5. Сүүлийнх нь бол 6 дугаарх нь бол хам сумгаан дэнлаа. 30 доо тийм ээ. За Нева Симдийн ёддэ гэж. За сэтгэлийн байдал бол онши Дамбуунга Дагвын самдан шила дэнэ дүүлаа гэж. За сэтгэлийн байдалд бол яг нь онши Дамбуунга буюу эхний 5 болвол самдан шила дэнэ дүүлнэ гэж. Самдан Дамбуу Нева Сумба Шива. 1 2 3 4 дөрөвдүгээр самдан алин дээр нь ч бол одоо тулгуурлаад бол бүтээж болтгоо гэж. Тэгэхээр самдан Дамбуун онши товолцсон болвол онши бол энэ эхний 5 оншиг бол дүүлж болно. Самдан нийвийн одоо юутай бол онши товолцсон болвол бас болно. Самдан Сумба, самдан Шиван одоо онши нэмжиг товолцсон болвол самдан Дамбуун бол алин дээр нь ч болно. Самдан Шила гэдэг нь бол дөрүүлэнд нь л онши Дүгва буюу 6 дугаарх онш бол Равтай самдан Шивала дэнэ дүү. 3 дугаарх одоо илт мэдл буюу онш бол 4-р самади буюу тий самдан Шивад одоо гэж одоо ямаа гэж. За самдан Шива бол одоо самсуг үзгээр илүү тодорхой болно л да. Тэр самсуг одоо утахгүй үзнэ. Тэгэхээр
самдан дөрвөн самдан байгаа. Дөрвөн самдан Дамбуунива Супа Шива гэх. Тэгэхээр самдан Шива бол хамгийн одоо шилдэг ийм одоо самадиг ийм сэтгэл байгаа юм. Самдан Дамбуу болвол эдгээр одоо юу дээд газрын сэтгэл мөн боловч самдан Шивагаасаа зарим зүйлээрээ болвол бас тал бий. Самдан Нива самдан Дамбуугаас илүү боловч самдан Сумба Шива 3 4-өөсөө бас дутагдaltaй тал бий. Агуулan бясалгаж байгаа. Одоо тухайн нэг зүйл дээр сэтгэлээ тогтоож одоо чадж байгаа боловч тэн дээр шинжилэл хийх тийм ээ. Одоо нөгөө нэг ар гэж яриад байгаа шүү дээ. Залчаа, зинчаа, нанчаа энэ яриад байгаа шүү дээ. Тэр тухайн одоо сэтгэлд анхаарал төвлөрүүлээд тэр сэтгэлдээ нэг зүйл дээр сэтгэлээ тогтоож байгаа. Тэрийг ингээд тэн дээрээ сэтгэлээ тогтоогоод ингээд барихаар тэрхий одоо хүчтэй тэрэн дээрээ ингээд сэтгэлээ тогтоох юм бол тэр нь тодорхой биш болоод. Үзэгдэл нь тодорхой биш. Тодроод ихлээр барьцсан сулраад их. Ийм нэг ийм баланс нь одоо юм уу тэнцвэртэй биш ийм одоо байдлууд бол самдан Дамбуугаас эхлээд байгаа юм. Самдан Шива буюу дөрөв дээр ирэхээр зэрэг энэ нь бол яг 50-50% таа болно. Тийм ээ. Одоо тэр сэтгэлдээ тэр анхаарал хандуулсан тэр зоригдлын орноо бол барих нь ч сайн тэр барьсан байлаа гэд тэр үзэгдэх байдал нь ч гэсэн тодорхой яг ингээд 50-50% гэх шиг зүүрлж тийм ээ. Тийм одоо гიშгэн тийм учраас бол ямарваа нэгэн одоо зүйлийг тэр одоо энэ сэтгэл дээр ингээд гах юм бол юу одоо тухтай амар хялбар байна. Та нар зөөлөн бодоод үзээрэй. Сэтгэл нарийсах тусмаа хоёр онцлог байна. Одоо бид нар зүүдлэхээр тийм ээ. Зүүдлэх бол одоо гадна талын нүд ам хамар гадна талын одоо одоо мэдлүүд өшөөгөө хураагдаад сэтгэл бол бас хамгүй хэмжээнд бол нарийссан байгаа шүү дээ. Нарийсаа. Тэгээд нарийсаад эхлэнгүүт зарим зүүд бол их тод өдр байдаг шүү дээ. Зарим зүүд их тод. Тэгээд тод мөртлөө одоо юу гэдгийг хаан одоо нэг хүний тухайж байдаг юм уу нэг эд хаваар зүудэлтэй гэхэд өнгөн нэг тод санагддаг юм уу хэлбэр нэг тод юм шиг. Хаана гэдэг нь мэдгүй байдаг. Тийм бари бүрий гэдэг ийм байна. Зарим талаа. Зарим нь бол яг одоо тэр орон газар нь мөртлөө тодорхой зүүдлэж байгаа хүн нь танигддаггүй ч тийм. Эрэгтэй ч юм шиг, эмэгтэй ч юм шиг. Тэгвэл эрэгтэй хүн байлаа гэхэд арай зүснүүд ам нь тодорхой биш. Тэгээ гих мэтлэн яг төсөөлж байгаа шүү зүг төсөөлж байгаа. Бид нар одоохондоо нөгөө самдан байхгүй ч зүрэлж ярьж байгаа л бидэнд байгаа нөгөө нэг нь бол зүүдний одоо тэр байгаа шүү тийм ээ. Тэрэн шиг. Тэгээ энэ дээр бол одоо манай багш маань их олон жил андуурч байсан байлээ. Сэтгэл нарийсах тусмаа тодорхой ингээд үзнэ гэж бодож исэн. Тийм биш байсан байлээ. Би бүр сүүлд мэдсэн олон жил гэж андуурч исэн байл. Тэгээ сэтгэл нарийсах тусам болвол ингээд тодорхойгүй болж ирэх. Тийм тал. Тэгэхээр бол энэ дээшээгээ бүр дүгмэд хам тийм ээ. Одоо дүрсгүй ертөнцийн одоо энэ сэтгэлүүд энэ бол маш нарийсцсан мөртөө тодорхой тэр нөгөө нэг юугаа болвол тэр анхаарал хандуулсан тэр хүлээ болвол тодорхой барьж тодорхой үздэггүй барих явах барьж байгаа гэхдээ үзэгдэл нь тодорхой биш. Тийм тал бол байдаг байна л да. Харин бол энэ самдан Шива бол тэр бүгдийн дотроос хамгийн одоо чил үзэгдэх мөн барих одоо энэ аг ер нь бол яг
За тэгэхээр энэ оншоо дүүгээ бол Равта самдан Шивалад байна гэж. За Дамбуу дүүдээ гэж. За нэгдүгээрхийн одоо баталгаа нь юу вэ гэхээр Гүнладүлээ Ёндон дэ нам Петр омбор дүвж яна Чирлбон ам Нянтой сам Жанчулсэнбан Тишин Шивгаян рүндэ гэж. За эхний 5 одоо тэр оншийг хэлж байгаа тийм ээ. Ёндон дэ нам. Тэгэхээр нугууд олон тоон дээр байна шүү дээ. Тэгэхээр тэр 5 одоо оншоо бол ямар мэт одоо бүтээдэг юм бэ гэвэл Чирлба юм уу? Эсвэл Нянтой юм уу? Бодисатва юм уу? Мөн одоо бурхан тийм ээ. Алинд нь ч бол одоо байж байна гэсэн. Үүндээ Дагви самдан шилаад байна. Падмидва нам омбор дувоо гэж. Дагви самдан шилаа гэж бол самдан дамбууны ява сумбаж ява тийм ээ. Самдан одоо самдан ши дөрүүлэнгийнх нь оншийг нэмжүүлээд байна. Бол одоо дэдг юм гэсэн. Цад мэдва нам жидавар омбор шива гааян дэшин ноо. За тэгэхээр энэ цад мэдва гэдэг нь бол нөгөө юу шүү дээ. Цадмидши тийм ээ. Синжан тамжид яваадан дэвэж. Тэрийг бол үүдээ. Тэр цад мэдва нам жидавар омбор шива гааян гэж. За цадмидши одоо яаж бүтэж байгаа хүнтэй адилхан омбор шива гааян гэдэг 5 оншиж гисэн бол хүнтэй адилхан гэдэг нь бол самдан шилээд байна. Бүтээж болтго нь бол адилхан юм аа. Чэсүн гэж. Чима дүвдээ. За сүүлийн тэр 6 дугаарх нь бол оншоо дүгөө бол Равта самдан Шивалад байна дүүва гэдэг. Денитлэ гэдэг гүндүүлээ. Ёндон лагмаа намны Нянтойсом Жанчулсэнба ам Дэвшин Шивгаян рүндэ. За одоо нөгөө Чирлба гэдэг нь бол байхгүй шүү дээ тийм ээ. Энэ түрүүний дах бол Чирлба гэж байна. Одоо бол Нянтой юм уу? Жанчулсэнба юм уу? Дэвшин Шивга. Равжи тард чимбийн самдан Шивалад байна омбор дувоо. За Равта самдан буюу 4-р самади бол булгуур юм аа. Хэмээн зарлаа. Оноо Равта самдан дэ аншянаас. За Равта самдан гэдэг байгаа тэр 4-р чинь ямар юм байгаа юм бэ гэхээр гүндүүдэн сэрпэрлэ самдан шигаала Равта шатла. Зоба дарна дэни та гүнжис хүнжээ. Дэни сагун житүнжээ пэлдэн равду чимба ин че самдан шива хонаа дэнэ жогоо. Хоноон дэнэ. Самдан шива хоноон дэнэ. Тэгэхээр бол гүндүү сэрпрэн самдан шигаалаар автаа гэж хэлж байгаа боловч зодвоо дарна дэни сагун бүгдийн бол хүнжээ. Түмба гэж байгаа зин. Бүгд цохилдсон гэдэг нь түрүүний нөгөө нэг юу вэ? Барих үзэгдэх бүгд нь бол одоо юм гээд одоо их багын хэмжээ нь одоо нэгнээсээ их биш. Баланс нь яг одоо таарсан юм бол дөө. Хилдэн равду чимбаин хэмээн самдан шива хоноон дэнэ жоо. Самдан шива хоноон. Тэгэхээр бол 6 дугаарх оншиг бол зөвхөн 4-р самадын бол дээрээс бол юм аа. Дэнэ жоо. Тэя доцсомнэ сэрзи барду лүгтүндан сэрзэнэ доцсомжийн барду лүгдөгдөн дарьян доцсомнэ самдан шиви барду нямбаржгүй самдан шиваньядла марао гэж. За тэгэхээр бол хүсэлт ертөнцийн сэтгэл одоо бидний сэтгэл хэлж байгаа тийм ээ. Тэрнээс дээшээ сэрзий хүртэл бол ингээд лүгтүн гэж нэрлэдэг. Энэ ёсыг лүгтүн одоо нөгөө тэмбэрэл янлаг жүний дээр лүгтүн дунд лүгдөг гэж бас байгаа шүү дээ тийм ээ. Тогмо майраг ба тэгээд яваад үжижээлээ гэд ингээд явдаг шүү дээ тийм ээ. Тэр нөгөө эсрэг талаас нь явахыг бол лүгдөг гэж. Яг тэрнтэй адилхан одоо бодсон хүсэлт ертөнц бол бид нар чи хамгийн одоо доотлолт нь байгаа шүү дээ. Тэрнээс бол одоо дээшээ яваад орчлонгийн үзүүр хүрэх. Энэ бол лүгтүн гэж. Тэгэхээр бол
Өдүй симла Йордан тэгээд хам гомон сим одоо Ёндонд даваа гэж байгаа шүү дээ тийм ээ. Эрдэнэтэй гэж үздээд бол төрн. Тэгж явсаар бол Сэрзээ бардав. За эсэргээр Сэрзээгээсээ доошоогоо Доцсон хүртэл явахыг бол Лүгдэг. Гарын ан мөн одоо жич дахин болвол Доцсомоос Самдан Шиви бардуу нямбарж угын Самдан Шива Нидла Мараа оо гэж. Тэгэхээр бол энэ яг Сэрзээгээс одоо эндээс бол тодорхой тийм ээ. Хүсэлт ертөнцийн бол хүсэлт ертөнцийн сэтгэлээс бол сэтгэлдээр бид нар уншиж товлж чадахгүй. Тэгээд хүсэлт ертөнцийн товлж чадахгүй учраас дээд газрын сэтгэл хэрэгтэй. Тэгэхээр бол шинаа дөвлөө дараа нь самдан дамбуун одоо нэр межиг мэд. Тэгээд самдан дамбуун унши унши замбуу унши чадваржин их хүчлэнгээр ингээд яваад бол тэгээд тэн дээрээ үндэслээд бол унш товлоод явж болно. Дараа нь бол Сэрзээгээс доошоо унах бас байгаа шүү дээ. Одоо Жиамэд Амшитай тэгээ Намхатай тэгээд одоо Самдан Шива Сумба Шива ингээд доош тэр үеуд дээр ч гэсэн бодвол бас ингээд маш товлж болно шүү дээ тийм ээ. За Сэрзээ бардул Лүгдүн Сэрзээнэ доцомжи бардул Лүгдэг цаад доошоогоо нөгөө дээрээсээ доошоо явахыг Лүгдэг. Арьям доцсомнэ Самдан Шивийн бардуу Нямбарж үгийн Самдан Шива Нидламараа. За Ниван овоо шагдуу юу дээ гэж. За одоо хоёрдугаар за энэ бол Лүдэн Сэмдэн гэдэг нь бол энэ тийм ээ. Лүдэн Сэмдэн. Сэмдэн гэхээр зэрэг тэгэхээр сэтгэлийн байдлууд бол юу бол таарав? Заавал самдангийн онши самдан тоглосон баг. Самдан тоглохын тулд шинэ заавал. Тэгэхээр бол шинэ тоглож энэс дээшээ л одоо яригдана шүү дээ. За ер нь бол тэгээд шинэ тоглоод тэгэл онши тоглох болж байгаа шүү дээ. За энэ онш тоглох энэ одоо нарийн одоо тэр процесс юм уу те юмнууд нь бол харчин жидэн тааждаас илүү намдал дээр илүү тодорхой байдаг. Гол нь бол одоо онш тоглохын тулд яах ёстой вэ гэхээр бид нар эхлээ шинэ тоглох ёстой. Шинэ тоглоод тэгээд энэ дочиг рагба гэдэг байгаа шүү дээ. Дочиг рагба. Додви садужийн дочиг рагба. Хүсэлт ертөнцийн газарт хамаарагдах бидний одоо энэ хүсэлт ертөнцид төрдөг бүдүүн одоо хүсэл онолыг бол төвчих хэрэгтэй байна. Төвчих гэдэг нь бол савандан жава баава биш шүү дээ. Зүгээр бишиг онжурдуу мэба бол. Гонун нөва. Толгойн дарах тийм ээ. Одоо нэг сайхан хоол харангуут идмээр санагддаг, сайхан дуу сонсмоор санагддаг. Энэ одоо дочиг рагба гэдэг нь бүдүүн одоо шунал гэдэг нь бол хөрөхдөө маш амархан байдаг энэ одоо шунлуудыг хийж байгаа. Энгийнээр. Тэрийг одоо төрөхгүй болгож хэмээн санаад тэр төрөхгүй байхын тус эрдмийг бодоод их мэтлэнгээр бол одоо юунууд бий тэрийг гаргахгүй байх аргууд бий. Тэрийг бол одоо сэтгэлдээ дахин дадуулснаар бол тэр юу бол дочиг рагва бол төрөхгүй байх. Тэгээд дочиг рагва багнахлаар зэрэгэл онши бол төрөв. Гэдэг юм бэл. Тийм. Тэгм одоо энэ дэнсаг омонд байсан нэг лам шинэ дүүлсэн лам. Миний багш чин хөтсөн багш маань өөрөө биеэрээ уулцсан юм байна те. Бидэнд бол энэ баяр захта өөрөө усан ярьж ирсэн. Онши тоглосон хүнтэй уулзсан. Тэгээ та чи онши биш. Шинэ тоглосон хүнтэй уулзаад тэгээ та онш тоглосон гэсэн. Онш тоглож чадаагүй бид нөгөө нэг өдвий садужийн дочиг рагва бол одоо байхгүй бол чадаагүй байна. Тэгж айлтсан. Тэгээ тэр бол гацаагүй амьдрал дээр бол маш тодорхой байна. Үг нь юу тодорхой. Тэгэхээр бол тэглийн байдал бол заавал шинэ тав. Тэгжиж бол одоо над чиг одоо шинэ мэнэ юу ч байхгүй сэтгэл нь одоо ингэ хамаагүй энэ явдаг ийм байдал дээр бол онш бол ийм тэр бол за Ниван овоо шавдуу юу дээ гэж. За мөн чанар нь одоо ямар юм. Тэр онши ган шиг самданжин оншилаад байна. Бүрэлжүр нацаг жидвийн чаана оншису шагбис равдучава зүмпэрлжин онши гэж. За онши ган шиг тийм ээ.
унши дүүгүү гарan гаан шиг болно. Унши гаан шиг. Самдангийн уншилаа дэнэ гэж байгаа. За самдангийн уншид бол тулгуурлаад бүрэлжүр нацаг гэж элдв зүйлээр хуйлж чадах. Тэр талаас нь тавьж байгаа уншиг бол Равдучева зүмпэрлжин уншиг. Юу? Эрд хувилгааны одоо үнчнэ. Аа. Тэгэхээр зүмпэрлжин уншигтай болох юм бол одоо элдв зүйлийн одоо зүйлд бол хуйлж чадах. Хуйлж янз янзын одоо дүр байдал хуйл. Одоо нөгөө нэг кинонд гардаг л хуйлах нь биш. Нэгдүгээр зүмпэрлжин уншиг. Хүний сэтгэл одоо тэгээд төвлөрөөд санаанд огт ийм л гайхамшигтай байна шүү дээ. Хийж үзээгүй хүс тэгмээргүй. Хамдангийн уншилаад байна. Бүрэлжүр нацаг жидвийн чанаа уншиж шагвэс Равдучева гэдэг нь бол яг түүнийг л Равдучева. Яг тийм байдлыг яг энийг тийм ээ Равдучева. Зэгнэг идэв чиги жад тийм ээ авчи Равдучева гэдэг бол хязгаарлаж өгөх шүү дээ. Яг тэр ойлголт. Яг энэ ойлголтыг бол өмпөрлжин уншиг гэнэ гэсэн юм. Яг аашиг уншиг аашиг дагжин самданжин уншилаад байна тийм ээ. Анги түмэн маян би дагжин бол самдан уншилаад байна. Жигдэнжин хамжин да параараг онсумду шеви чаана уншису шагва Равдучева бол хаяа навын уншиг. Нэр нь энэ шүү дээ. Хоёрдугаарх нь бол хаяа навын. За энэ үгээр мөн одоо самдангийн уншиг дээр бол булгуурлаад ертөнцийн одоо махуудын тийм ээ жигдэнжин хам түүний бол нарийн бүдүүн дуу авайг бол ихтэд одоо мэддэг тэр талаас нь уншиг гэж тавьж байгаа яг түүнийг бол хаяа навын уншиг буюу тэнгэрийн одоо онор их тийм одоо их мэдл нарийн бүдүүн дуу аваа гэдэг нь бол одоо ёстой нөгөө нэг гээрц шүү дээ тий. Гээрц. Маш одоо өндөр давтамжтай, маш бага давтамжтай ийм дуу аваа гэсэн санаа шүү дээ. Одоо шинжлэх ухааны бүр одоо нарийн радио төхөөрөмжөөр л одоо мэдгэж чадах. Тийм дуу аваанаас тэгэд одоо бүр одоо том чанга өсвөгчөөр ярьж байгаа дуу аваа. За тэгээд тэр нь бол одоо олон янзын шалтгаанаас үүдээд маш холоос дуурж байгаа дуу авиг бол бид нэр сонсч чадахгүй байгаа шүү дээ тийм ээ. Одоо Оросд ч байдаг юм уу, Японд ч байдаг юм уу, Америкт ч байдаг юм уу ингээд дуу чимээ хүмүүс хоорондоо ярьж л байгаа. Тэрийг бол бид нар газар нь холдож байгаа учраас сонсож чадахгүй. Мөн маш одоо жижиг амтс усан доорч байдаг юм уу, тэнгэр дээр ч байдаг юм уу тийм ээ. Тэгвэл одоо яг бидний хажууд байгаа ч гэсэн жижиг тийм одоо амтд одоо дуурж байгаа дуу авиг гэдэг бол бид нар бас чадахгүй шүү дээ тийм ээ. За тэгээд тэрнээсээ цаашаа өөр төв тэгээд одоо тэнгэрийн оронд их мөчлэн. За жигдэнжин да параараг бол нарийн бүдүүн гэдэг тийм. Рагба прамо гэдэг нь бол сонсоход хэцүү дуу авиг. Рагба гэдэг нь сонсоход хялбарыг хэлж байгаа. Тэгээд бүгдийг бол одоо илтгэд энэ бол яг л одоо хажууд байгаа шиг сонсно гэсэн байна шүү дээ. Онсон түшээва. Онсон мөч. Онсон гэдэг нь бол бид нар юмыг одоо илээр үзэж байгаа тийм. Урд угаа ширээн дээрхээ одоо ингээд шууд харж байгаа шүү дээ тийм ээ. Цагаан улаан ногоон гэж харж байгаа шиг дуу авиг бол яг л одоо хажууд хүн ярьж байгаа шиг. Тэр талаас нь тавьж байгааг бол хаяа навь гэж. За дэ ган шиг дагжин самдангийн уншилаад байна. Гансаг паралжин сэм очигдэн жава лаасуба онсомдуу дуугийн чанаа уншиж шаваа. За мөн самдангийн уншилаад булгуурлаад тэгээд өөрөөсөө бусад чандын одоо тэр бодгаалын сэтгэл нь одоо хүсэл шуналтай байгаа эсэх
тэргүүтнийг болвол хэд мэдэж чадах. Тэр талаас нь уншия гэж тавьж байгаа яг түүнийг болвол шансам шивэн уншаа гэж. Шансам шивэн. Бусдын сэтгэлийг одоо мэдж байгаа ийм илт мэд мөн чанар юм. Тэр бусдын сэтгэлийг мэд. Тэгэхээр бол шинээл товлох нь. Шинэ товлоод тэгээд очгор аваа. Би садвжууд очгор аваа гэж багнаад гэх юм бол бусдын сэтгэлийг мэд. Одоохондоо бол бид нар мэдж чадахгүй. Ер нь бол бидэнд бол галд ийм зүйл болчиход байгаа шүү дээ, тийм ээ. Юун онсомдуу биш. Огжор болчиход байгаа шүү дээ бид нар бусдын сэтгэл. Миний юу бодож байгаа та нарт галд. Та нарын юу бодож байгаа надад бол давтын болчиход шүү дээ, тийм ээ. Харин өөрөө өөрийн сэтгэл бол ранла огду мажурва ганчиг өөртөө бол өөрийн оюун. За шансам шивэн уншия гэдэг нь бол одоо юм. Сэтгэлийг мэд. Яг аан шиг дагжин самданжин уншилаад байна. Ран шанжин цэрүү ама нёндвжис онсумду догвын чана уншису шагвэс равдучива онэжэдэнжин шиг онэжэдэнжин. Нэр томьёо нь бол тож аваа. Сонгоё. За мөн самдангийн уншид тулгуурлаад өөрийгөө болоод бусдын одоо өрдийн төрлийг нёндвжис онсумду догвын. Нёндвжис гэдэг нь бол одоо туршлагаар гэсэн маягтай үг л дээ. Гэсэн. Нёндвжис. Онсумду догвын чанаа бол мөн одоо ихтэд ийм одоо талаас нь уншия гэж тавьж байгаа. Яг түүнийг бол онэж хэдэн буюу өрдийн одоо орон өрд төрлөө даган дүрд танан одоо байгаа ийм одоо их мэд. Тэгэхээр бол энэ бүгд бол одоо Чарльбаад ч одоо Чарльбаанарч бүтээж чаддаг ийм л одоо эрдэмүүд. Яг аан шиг дагжин самданжин ойшилаад байна. Жигдэнжин сүг параараг онсомдуу догвын чанаа онсоошоо шугаар авдуучава хаимигийн унши. Хаимигийн унши. Хаимигийн унши. За мөн самдангийн уншид бол тулгуурлаад жигдэнжин сүг параараг тийм ээ. Тэнцэн одоо нарийн бүдүүн дүрс. Нэг бол илтэд одоо мэдж байгаа. Тэр талаас нь тавьж байгаа уншиг бол хаимигийн буюу Тэнгэрийн одоо ийм одоо гэж нарийн бүдүүн дүрс гэдэг бол за тэгээ манай багш бол сүг гэдэг бол дүрс тийм ээ. Тэгээ нарийн бүдүүн дүрс. Ер нь дүрсийг л мэдэх юм бол тэгээд одоо бурхан болж чаднаа ярьдаг гэсэн. Одоо зод дээр бол ялангуяа юу наривч тийм ээ. Сүг бол өөрөө ер нь зайгийн нүва самж имэж ба санаанд багтшгүй дөрвөн зүйлийн нэг шүү дээ тийм зайгийн нүва самж. Тэр зай гэдэг нь бол гол нь одоо сүг дотор олон янз байна шүү дээ. За энийг нарийн бүдүүн гэдэг нь бол одоо маш нарийн одоо мэдхэд хэцүү гэсэн тэгээд одоо мэдээ том юм харагдаж байгаа. Ойр наан байгаа. Маш нарийн хамгийн тоос атом молекул ийм жижиг юм бол одоо ийм унш. За дэгаан шиг дажин самдан уншила дэнэ хомбан гүнжурсум сог ранжужийн цагва жиргва цагва садва дар онсумду догвис равдучева сагсагийн уншижин овог. Нөгөө 6 дугаарх пагвын ганцлагт байдаг. Нэстэй тийм ээ. За мөн самдангийн уншид тулгуурлаад томбон гүнжурсум гэж. Томбон гүнжурсум. За томломын одоо банжаа болсон томбон. За томбон гүнжурсум бол одоо хойно гарах учраас тийм. За томбон гүнжурсум тэргүүтээ өөрийн сэтгэлийн одоо цуврал ямар байгаа түүнийг бол одоо барах юм уу? Нэг ёсондоо өөрийн одоо тэр сэтгэлд байгаа маш одоо тийм нарийн тэр муу сэтгэлүүд онол тэргүүтээ муу бол барж байгаа мэд. За тэр бол ингэж олгоож байгаа.
хэд болгоож байгаа. Яг түүнийг ийм одоо талаас нь тавьж байгааг бол Сагсайгийн уншиж байна. Томбон гүнжүр сум сог ранжужээ сагва жирэгва сагва садвадар өөртөө муу сэтгэл тийм үү? Өөртөө тэр муу сэтгэлийг бол одоо хэн мэдж байгаа гэхгүй юу? Сагва садвадар. Сагва садвадар онсумдууд овээс равдуучава Сагсайгийн уншиж ингэж уншаа намжин овоод эдэр яна. За ингээд 6 одоо унши илт мэдлийн одоо мөн чанар нь энэ мэт юм болоос раарангийн түмэн маянбин жүү жидавашигла жумаа ин шин. А тэдгээрийн одоо өөр өөрийнх нь тус тусын одоо бусдад байхгүй онцгой уг шалтгаан нь ямар мэт байх юм бэ? Юунаас гарах юм бэ? Тийм ээ жишээ нь одоо Хаяимигийн уншээс юунаас гарах? Яг одоо онцгой тэр шалтгаан нь юу юм? Сагсайгийн уншигийн онцгой тэр бусад тавдаа байхгүй онцгой шалтгаан жүү уг шалтгаан нь юу юм бэ? Юунаас гарах юм бэ? Гэвээс Тэя раарангийн Тэя раарангийн намнаа ижидла жумар сүндэ гэж. Раарангийн намнаа ижид гэж. Раарангийн намнаа ижидээс бол гардаг юм аа. Ижид. За одоо энэ намнаа ижид бид нар одоо самсуг үзгээр илүү энэ тухай ярина л да. Гол нь яг үхээр энэ бүгд чинь зургуулаа шинэ байж шинагийн дээрээс тэгээд самдангийн одоо самдан дамбуу юм уу самдан нива юм сумба юм уу бүр самдан шиваа бол бүр сайн гэдэг тэгжиж гардаг гэж байна шүү дээ. Тэгэхээр тэр ийм тогтсон сэтгэл ийм нэг зүйлийг хэлж байгаа намнаа ээж. За энээс бол гардыг юм аа. За жанла. За тэгэхээр энэ бид нар дараа нь илүү тодорхой болох бас тэр үед. За намнаа ээжлээ сүндэ жанла. Самдан шива шиндүү дагтуунэ мэрдэг ишээ онсуу суа ан жидэр намнаа идла жидвала түү баяи дамба товр жүр шэсүн. За тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр самдан шива шиндүү дагтуунэ гэж. Самдан ши товлж иж тэгээд одоо мэрдэг ишээ ёнсуу сунаа гэж. Мэрдэг ишээ болоод за жидар намнаа идла жидвала бүдүв баяа дамбаа товржур гэдэг нь бол энэ одоо хүч чадалтай энэ оншийг бол товлд юм а гэсэн санаа. За энэ дотор бол энэ самдан гэдэг нь юу гэдгийг бид нар үзээгүй байгаа. Мэрдэг ишээ гэдгийг үзээгүй байгаа. Намнаа ижид гэдгийг үзээгүй байгаа. За энэ бүгд хойно гарчаас тэгээд тэр үед ер нь бол Samsung гэдэг тусгай хичээл одоо энэ оншийг. Тийм. Тэгээ одоо ер нь бол юу гэж төсөөлөх вэ гэхээр хамгийн наазахын шинэ байх шүү. Шинэ. А тэгээд ингээд нарийсгаад үзэхээр одоо энд бол ингээд самдан онши самдангийн оншилаад байна гэдэг аваад ер нь бол чаваа байхгүй шүү дээ. Чаваа ба самдан онши юм. Заавал чаваа байхгүй. Шинэ дүүлсэн бахад бол онши товж болно. Самдан онши товлсон чаваа бол. Самдангийн оншилаад байна товлно. Самдан оншилаад байна товын чав юм уу гэвэл чаваа байхгүй. Шинаалаад байна дүүлж бол болно. Болно. За. Энэ тухай бол хойно гарнаа. Оноо намнаа идла жицүүл гаян шинаас гэж. За намнаа идла жицүүл нь ямар байх юм бэ гэхээр дийн цүл ёдэ ранги лү ян адан жамба сугсуу мавала онши дамбуу дүв. Онши дамбуу дүв. За сэтгэлийн байдал бол тэр онцлог одоо тэр яах вэ? Ямар байдал байх юм гэхээр өөрийн биеийг бол
хөнгөн зөөлөн тэргүүтэн болж байгаагаар ийм одоо юу аваа гэдэг байна. Хамгийн гол нь ийм баггүй юу? Шинэ товлохлоор дүүн 8 энлэн, сэм 8 энлэн буюу Дүсм Шинжаан товолж байгаа. Дүсм Шинжаан. Дүсм Шинжаан гэдэг нь юу гэсэн бэ? Би одоо аливаа юм хийх гэхээр би одоо юм хийж болохгүй байгаа бэрхшээлтэй байдал маань арил. Жохон суухаар одоо ингээд нуруу чилээд ингээд би ядраад л ингээд байд тийм ээ. За мөн одоо сэтгэл бас өөр тийшээ яваад өгдөг одоо ийм сэтгэлийн одоо а, үйл ажиллагаа бол одоо захирагддаггүй ийм байдлууд байгаа шүү дээ. Энэ бүгд шинэ товлохоор арилж байгаа. Тэгээ Лүй Шинжаан, Сэм Шинжаан гэдэг тийм зүйлийг бол олж иж шинэ товл, шинэ товл. Тэгээд түүний дараагаар яах вэ гэхээр Лүй Ян Вандан жамбаа тэргүүтээ ингээд өөрийн би одоо 100 хилтэй одоо жишээ над чиг одоо 100-аад хилтэй ийм хүн байж болно л да. Хүнд. Гэхдээ хөнгөнөөр ингэж өөрийн биеийг одоо хөнгөн өд шиг гэж ингэж бодоход бол сэтгэл яг тэр дагуу тийм мэдрэмж тийм байдалд бол орж байгаа. Орж байгаа. А мөн одоо зөөлөн байна гэдэг юм уу? Эсэргээрээ хүнд гэж бодох юм. Олон янз. Тийм ээ? Хүнд одоо бүр одоо 1000 кг-ын хүнд ч гэж бод. Тэгэхэд бол одоо тийм их тийм одоо яг итгэн одоо мовоо гэдэг нь бол хэд сүжиг мүжиг гэсэн шиг л тийм итгэл үнэмшил гэхээр бас нэг арай өөр л дөө. Яг итгэл үнэмшил гэж. Энэ чинь логши биш шүү дээ. Логши биш, буруу мэдл биш. Тийм ээ? Одоо юу гэдгийг хөнгөнийг хүнд гэж бодох юм бол тэр шиг логши шүү дээ. Хүн чанартай хөнгөн юм. Тэгээ логши бол ранги Лүй Ян Вандан жамбаа сугсуу байваала оншид ам бүдүү. Өөрийн биеийг бол хөнгөн дөөлөн тэргүүтэн ингэж одоо бодож байгаа ийм байдлаас бол нэгдүгээр оншиг бол үлдэх юм аа. Чог тамжид даа чавар мойваала яваад өг. Түг бүхэнд сэтгэлийн байдал нь бол ийм одоо юуг сэтгэлд бол ийм бодол төрүүлж ийм сэтгэлээ ингэж бэлдэх хэрэгтэй байхгүй юу? Сэтгэлээ ингэж бэлдэж. Тэгэхээр өөрийн биеийг хөнгөн зөөлөн гэх мэтлэнгээр ингэж бэлдэх юм бол тэр нэгдүгээр оншийг тэн дээр нь үндэслээд бүтэж байгаа. Тэр байдал дээрээс. Аа зүг бүхэнд дуу аваа ин түгээмэл байна гэж ийм одоо сэтгэлээ ингэж бэлтгэхээр зэрэг хоёрдугаархан төр. Хоёрдугаархан төр. Тэгээ энэ их одоо энэ сэтгэлийн энэ юмнууд бол тайлбарлахад их жоохон төвөгтэй байдаг. Бид нар бол ойрог дээр үзсэн. Жишээ нь саши тамжид гинрүү гамын динэнзэн баг тийм ээ. Саши тамжид гинрүү гамын динэнзэн. Газар дэлхий бүгд одоо арга ясаар дүүрсэн байна. Ингэж бодож байгаа бясалгал ба. Ингэж бясалгаад тус эрдэмч гарч байгаа, эрдэмч бүтээж байгаа. Гэхдээ саши тамжид гинрүү гамаа байхгүй шүү дээ. Газар дэлхий арга ясаар дүүрсэн тийм юм байхгүй шүү дээ. Тэгээд дээч хөөж нь логшин ямбар тэгэхээр логши гэж хэлж байна. Хэрвээ буруу мэдл ийм юм байх юм бол тэн дээр чинь эрдэм гарна гэсэн юм байхгүй шүү дээ. Буруу мэдл. Саши тамжид гинрүү гамаа гэдэг янзсан. За газар дэлхий усаар одоо дүүрсэн байна гэж бодох ч байдаг юм. Одоо ийм бясалгалын одоо нөгөө нэг ийм олон янзын байдлууд байгаа шүү дээ. Хувилбарууд. Тэгэхээр эн чинь одоо яг бодит байдал дээр байдгүй боловч тэр байдлыг бол тийм байна гэж нэг үнэмшээд байгаа ч юм болов биш. Тийм бол тэр чинь буруу мэдл болчихгоо. Тэгэж сэтгэлээ бэлтгэх сэтгэлээ тийм байдал. Бэл би бол ингэж ойлгоод байгаа.
Миний буруу ч байж магадгүй. Цог тамжид дааж хавар моваа гэж. Зүг одоо бүхэнд тийм ээ 10 зүг 8 зохис дээд доод нь зүг бүхэнд бол дуу аваагаар түгээмэл байна гэж моваа. Тэр бол хоёрдугаарх нь гэж. За тэгээ нөгөө нэг ертөнцийн дуу аваа нарийн бүхэн дуу аваа гэсэн. Тэр тэрийг сонсдог болохын тулд хамдангийн оншид тоглолт, кино тоглолтон тэгээ тэн дээр ийм хилцүүг бэлтгэх баггүй. За даги лүжин намжир дэд авуулаа. Авуулаа. Дэмжиж чадвар дэд авуу жун ашин. За дараагийнх нь болохоор миний биеийн одоо ийм амжир, ийм одоо дүр байдал энэ мэтээс бол сэтгэлийн одоо онцлог энэ мэт бол гардагтай адилхан бусдын ч гэсэн биеэ намжир одоо дүр байдал ийм байгаагаас бол сэтгэлийн онцлог ялгаа энэ мэт гарах юм аа гэж ингэж одоо бодох ийм одоо сэтгэлийн бэлтгэл дээрээс бол 3 дугаарх нь нэ гэж 3 дугаарх. Ануу шансам шиг юм. Тэгэхээр агийн лижен намжир одоо жишээ нь сайхан үнэр юм уу муухай үнэр гарвал биеийн одоо дүр байдал ямар болох вэ? Тэгээд тэр байдлаас сэтгэл нь ямар байх вэ гэдгийг бол бас заалж болно шүү дээ. Тэгээ одоо амран шантаагаа зайвал энэ ч одоо нэг таагүй юм үнэрлэлчтэй сэтгэлд нь бол одоо тун одоо тухгүй одоо ийм хэрэмж одоо төрж байгаа юм байна да гэх шиг зүгээр ерөнхий бол багсааж болно үсттэй. Тийм ээ. Биеийн байдлаас нь одоо гүг байдал хойноос нь тулуу шидэд явж ивэл за энэ тэр нөхөрт ууралж дээ гэх шиг багсааж болно шүү дээ. Тийм ээ. Тэгээ бүр цаашаа нарийнсан шүү дээ. Энд чинь би яагаад гэвэл доод сэтгэл гадна бие хоёр маань хоорондоо холбоотой учраас чинь аль альныгаа бас илэрхийлэх юм байгаа шүү дээ. Тийм ээ. За даги лүжи намжур тэгэхээр өөр дөрөө жишээд би одоо миний бие одоо ийм үед сэтгэл ийм онцлогтой байдагтай адилхан бусдын одоо биеийн гадаад байдлаас бол одоо сэтгэлийнх нь байдал нь энэ мэт гардаг юм а гэх ийм одоо сэтгэлийн одоо бэлтгэлийг хийх юм бол 3 дугаарх нь бол хансам шүү. За ранги ишээ агматагын цамаа сүннэ лүгдүгдүү нянцам жорва нам идла жидви намнайла шиваду гэж. Шиваду гэж. За өөрийн одоо ишээ гагматагын цамаа сүннэ гэж. Тийм ээ. Бидний сэтгэл ишээ одоо ингээд таагдах байгаа зэрэг. Тэгээ одоо энэ юу шүү дээ та нар энийг бас энэ буруу ойлгох бас магадлалтай. Яг энэ үгээрээ бол яг биш шүү. Юу гэсэн үг гэхээр энэ ишээ гагва гэдэг бол ерөөсөө уулын боломжгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол нөгөө бүдүүн одоо тэр энэ сэтгэлийн мэдл байхгүй болчих юм бол тэгээд үуч хойд урд төрөл тавьж чадахгүй шүү дээ. Тэр ишээ гагва гэж байхгүй. Тэгэхээр энэ ишээ рагба энэ талын одоо энэ ишээ рагва дөнгөж хаагдангууд ямар одоо шинж тэмдэг гардггүй. Гагматагын цамаа сүнэ лүгдүгдөө нямцсан журва нам идла жидвэ намнала шиваду гэж. За тэгээд ерөнхий зүгээр одоо энгийнээр хэлэх юм бол нөгөө өвчтөе хүн биеэ чагнадаг шүү дээ. Одоо энд өвдөд байна уу, тэнд ч өвдөд байна уу гэдэг чиг сэтгэлээ чагнах. Сэтгэлээ чагнаад тэгэхээр одоо бүдүүн одоо сэтгэлүүд ингээ хаагдах байгаа зэрэг яаж яах вэ? Яаж. Эргээд тэр нь төрөхөд яаж яах вэ? Тэр шиг. За энэ одоо шинж тэмдгээр болвол яах вэ гэхээр ийм одоо сэтгэлийн байдал энэ одоо юмнуудыг мэдэх ийм одоо бэлтгэл дээрээс бол дөрөвдүгээрх буюу нөгөө юу бусдын одоо таана өгч байгаа өөрийнхөө урд төрлийг санах, бусдын урд төрлийг санах тэргүүтээ нөгөө онож ядангийн уншив те. Тэр бол юм аа гэж дөрөвдүгээрх нэ.
Чог тамжид намвис чавар мойвола аваад өгөө гэж. За чог тамжид гэдэг нь зүг бүхэн болвол энэ гэгээ гэрэл түгээмэл байгаагаар бол одоо хэлээ бэлтгэх юм бол 5 дугаарх нь байна гэж. 5 дугаарх нь бол нөгөө юу штэ тийм ээ. Таяимигийн уншин штэ. Таяимигийн уншиг буюу үндсийн одоо нарийн бүдүүн дүрсийг зүг прараг онсомдууд догвын уншиг байгаа штэ тийм Таяимиг. Тэгэхээр харанхууд юм үзэхгүй штэ. Харанхууд юу ч харагдахгүй штэ тийм. Тэрний эсрэгээр зүг бүхэнд юм гэгээ гэрэл түгээмэл байгаа. Нэг өсөндөө юм гэрэлтэй байгаагаар. Тэг гэгээ гэрэлтэй гэдэг наваа хэрэг хэлэгдэл гэж байна. Энийг бол наваа гэгээ гэрэл одоо өрөөнд тонхоор ингээд арны гэрэл тусаад энэ гэгээ байгаа шүү дээ. Мили гэдэг ингээд мили гэгээ байгаа. Тэр маяг. Тэр бол зүг бүхэнд тийм ээ. Одоо 8 зөвхөс дээд доод 10 зүгтэй юм гэгээ гэрлэр түгээмэл байгаа. Ийм хэлийн бэлтгэх, ийм боваа гэдэг. Тэрийг одоо үндсэн тэн дээр тулгуурж ийм бэлтгэл дээр тулгуурж бол 5 дугаарх нь бол за тэр Лаимиг юм. За чой тамжид даг медур байвала дугбаду вечэр гэж. Чой тамжид даг медур байва. За юм бүхэн бол бие үгүй. Бие үгүй гэдэг. Дээрээс бол 3 дугаарх нь. Цагийн уншин шүү дээ. Цагийн 3 дугаарх нь. Цаг. Тэгээ пагуын ганцгаас дээшээ гэсэн юм. Энэ дээр бол өөр ба шүү дээ. Чой тамжид даг медур онсомдод овоолаад байна. Төвлөн шүү дээ. Чой тамжид онсомдод. Эднэр бол жоохон төвхтэй ууз чог тамжид намвис чаваа. Чог тамжид намвис чаваа угаасаа байхгүй шүү дээ. Чог тамжид намвис чаваа угаасаа байхгүй. Дэлхийн бөмбөрцгийн нэг талд нь харанхуй болж байгаа нөгөө талд нь одоо гэгээ гарч байгаа шүү дээ. Нэг талд нь гэгээ гарахаар нөгөө талд нь харанхуй болж байгаа. Тэгэхээр зүг бүхэнд гэгээтэй байна гэж байхгүй. Тэгээ чог тамжид намвис чаваа угаасаа мэвэж. Тэгвэл чог тамжид намвис чавар моваад логшин ямбартал. Логши гэж болохгүй болчиход байгаа байхгүй юу? Логши гэж болохгүй болчиход. Тэгэхээр эн чинь болвол чог тамжид намвис чавар доголж байгаа юм биш. Гэж итгэж байгаач бас хэцүү. Миний одоо санааг ойлгох. Тэгээ зөв тайлбар чинь. Тэгэхээр бол тийм нэг тийм одоо нэг тийм бэлтгэл байдал юм л. Дууад үг. За хайваа хажиг. Энэ тухай яах вэ? Өнөөдөр энэ тэгэхээр бол 6 зүмпрэлжин уншия. Үнэндээ бол одоо гайхмаар одоо гайх. Ийм л хамдангийн уншилээд байна. Бүрэлжүр нацаг жидвийн чанаа уншсан шүү шав. Бүрэлжүр. Рэд хувилгаан үз. Бурхан багштай одоо чемпионжон шиний 15 гэдэг байгаа бол нөгөө өсүүдийн одоо багш нар бурхан багштай рэд хувилгаанаар тэмцэлдээд байгаа. Рэд янзын одоо нисдэг, барьдаг, биенээсээ гал ус гаргах мэтлэн одоо зүйлээр тэмцэх гээд байгаа шүү дээ тий. Тэгээд эхний эдэн өдөр бол бас юм үзүүлээд бид нар ч юм уу зүгээргүй байсан байгаа шүү тийм ээ. Тэгээд сүүлийн өдрүүдэд нь бол одоо бурхны эрдэнэ дарагдаад тэрсэлт чадхааргүй болоод харагдаж байгаа юм одоо түүх байгаа шүү тийм ээ. Тэгэхээр бол энэ чирэл баа нар ч юм бол энэ зүмпрэлжин уншия тодорхой хэмжээгээр товолцсон байна шүү дээ. Тэгээ самдангийн уншия товол. Шинэ товол. Ийм л одоо амаргүй болсон багштай бол
баг зэрэг л одоо заад жоохон төвлөрөөд үнэхэрийн одоо энэ содонгаа хэмжигтэй болдго юм аа гэж. Сая далаа хөгшний сүнчэн дээр ажиллаж байсан тийм ээ. Ердөө сэтгэлээ одоо шинэ товлоогүй, шинэ товлох одоо 9 үе шат байгаа. Тэрний одоо дунд хэрцээнд ирэхдээ 4 5 хавцаа ирээд зарим улсууд урд төрлөө санах юм тохиолдол байна аа. Тийм шүү дээ тийм ээ. Бодитойгоор одоо тийм улсууд байна. Сэтгэл ер нь тийм тодорхой хэмжээнд ингээд бүр тэр чинь шинэ дүүлж чадаагүй байгаа шүү дээ. Дүүлэхээр л одоо тэгэл Жинхаа годуу хоёр ингээд багсаад л тэгээд одоо шамдлаар нэг жоохон ингээд хичээл зүтгэл гаргаад тодорхой хугацаагаар нэг зүйлээс хэлээ тогтоогоод төвлөрч чадж байгаа юм шүү дээ. Тийм одоо сэтгэл ийм хэмжээнд ирэхэд зарим улсууд урд төрлөө санах шүү. Сэтгэл бол тийм хүчтэй гайхамшигтай. Тэгээд цаашаагаа бол Хондангийн хонши тэгээд дээрэс нь бол тэр Додвиса Садужийн товчог энэ багнаад бол үнэндээ эрдэм шүү дээ. Хэдийгээр савундан жава багнааг үзсэн бол эрдэм. Тэгээд дээр нь тийм эрдэм болоод